Одоо циркийн газар зарагдж байгаа хэсэг мэдээллийг бол одоо та бүхнээс авч байна. Тийм. Тэгээ яамны зүгээс бол одоо цирк бид нар бас шинээр барьж байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Монгол улс бол циркээр дамжаад одоо нэлээд олон улсад нэр хүндтэй явж байгаа. Тийм учраас бид нар шинээр барьж байгуулахад газар олох нүгээд нийслэлийн засаг дарга руу албан хүсэлт явуулсан байгаа. Тийм. Одоогоор хариу хүлээж байна. Циркийн салбар бол циркийн барилгатай, газартай олон нийт бол байнга шаардаж ирдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр салбар явна гэсэн ямар бодлого байдгийг ингэ чимээгүй байгаад тахад ч юм уу гэдэг юм хүлээлт байгаа шүү. За циркчдийн хоёр холбоо байдаг. Энэ хоёр холбооны тэргүүнүүдтэй адилантай нуулзсан байгаа. Тэгээд ер нь цаашид бид нар ийм циркийн барилга байгууламж яамны зүгээс барих нь зүйтэй байна гэж бодоод тэгээд төлөвлөд ажиллаж байгаа. Эхний ээлжинд бид нар газар хүссэн байгаа. Тэгээд цаашлаад зураг төсөв хийлгээд хөрөнгө мөнгө босгох тийм ажил руугаа орно гэж бодож байгаа. Мөн одоо энэ холбоод нь өөрсдөө бас олон улсад холбоо харилцаа тогтоогоод тэгээд шинээр хүүхдүүдийг сургаад эхэлсэн байгаа. Оросын холбооны улс. За нэг холбоо нь бол бас бүгд найрамдах Хятад ард улсын бүр циркийн хот гэж байд юм лээ. Тэр хотод байдаг сургуульд хүүхдүүдэд сургахаар одоо эхний ээлжинд хилцээр хийцэн байгаа. Тэгээ яамны зүгээс бол бодлогын дэмжлэг үзүүлээд хамтарч ажиллаж байгаа. Тэгээ ер нь цаашид бол манайх энэ циркээрээ бол нэлээд тэргүү игнэнд явдаг. Саяхан манай бас циркчд манай олон улсын тэмцээнд төрүүлээд ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол манай бас тэргүүлэх игнэнд авчих хэвээр ийм салбар гэж бид үзэж байгаа. Цирк шоунд одоо манай Монголын циркчин ороод бас амжилттай байлаа. Монголчуудын бас талархлыг хүлээлээ. Тэгэхээр ерөнхийдөө цаашдаа циркийн урлаг Монгол улсыг нэг шаардлагатай нэг хурдан хугацаанд хэмжүүлэх. Тийм бидний ерөөсө тэргүүн игнэнд циркийн одоо урлаг явж байгаа гэж ойлгож байна. Шинэ циркийн барилгын төсөв ер нь 90 оны төсөв сууж чадсан байна. 90 оны төсөв суугаагүй бид нар эхний ээлжинд газартай болох мөн зураг төсөв хийлгэх ийм ажлуудыг эрхжил төлөвлөж байгаа. Тэгээд тэрний дараанаас одоо хөрөнгө оруулалтыг улсын төсөвт шийдвэрлэх үү эсвэл нөгөө татврын 1%-тайгаа уялдуулаад